Дэшиг хакер хоёр машины багажийг нээтэл өгсөн үний цогц биш харин цэрэгчний маск, парик гэдэл эдгэрсэн байхыг олж харлаа. Энэ үед цэрэгчин Конжо хоёр аварын шатан дээр эд алалцсан буунду гарах чимээнээр Дэшиг тэр хоёр аварын шат руу гүн очихва. Тэр дөрөө цэрэгчэнтэй зодолдож гисэн ч энэ цэрэгчин овоо өчтэй юм аа. Дэшигийг бараг л алхана. Зашгүй гаднаас ч Дэрэг хамжаа орж ирэх ба барьж аваад чи яагаад миний дүүг алсан юм гэж асуухад тэр их цантай юм надад заахыг оролдсон гэж солиороод харан Дэргийн дургу үрж тэнд байсан утгыг аваад алах гэж дайрсан ч нөгөөд нь амжиж зогсооно. Энэ үед цэрэгчний бусад зан төлөвүүд нь гарч ирэх гэж байсан ч ухаан алдаал унчна. За ингээд түргэн тусланд дуудаж Дэрэг дагалдан эмнэлэг явах ба. Конжу тэр дөрөө Бимо цагдаагийн газрын дарга руу ярьж Домбамын гэж итгээд алуурчин юм байна гэдэг мэдээллийг өгж баримтлах зөвшөөрөл хүсдэг. Харин энэ үед чулуучдын тосгонд өсвөр насны жоохон охтуудад цагаан хамбог өмсөлдсөн. Та өнөөдөр шинэ хүн болно. Үсгэлэнтэй хөөрхөн хөвгтүүд болохоор бурхан их баярлах байх та. Гэт хачи юм яриад байд юм да. Энэ нөхөр шашны тэргүүн нэрийдлэр ерөн л насан туршаагүй октыг хүчрхийлж багтааваа хангадаг гаж тунтан гэдэг нь эндээсэлд харагдаж байгаа юм л да. Гэтэл чой туслах ирснэ. Настан баларлаа. Цагдаагийн газраас ирж гин. Таны аж хүү эмнэлэгт байгаа гэж гин. Аллагад с ิจ глэгдэж байгааг сонслоо. Гэж хэлэхэд бушуухан цагдаагийн даргалууд залгаатгал гэж авж гин. За ингээ ухаалцсан Домбамыг эмнэлэгт авчрах ба эмчин хэлж гинэ. Энэ хүн босод зүудэлдэг эмгэгтэй юм байна. Тийм болохоор та нар руу дайрсан бах гэж авд юм да. За энэ үед тэргүүнастан чой хоёр хурж ирснэ. Та нар хэний аж ахуй гавлснаа мэдэж байна уу? Би чулуучдын тосгоны тэргүүнастан байна. Асуудалд ормооргүй байвал миний хүүгийн гавыг тайлаадах. Гэхэд та юу яриад байна? Бид нэр Сөүлийн цагдаа нар байна. Таны ч хүн амны иргэн сэжигтэн. Гэхэд тэргүүнастан миний ач тийм юм хийх хүн биш. Хурдан сул. Гэхэд Дэргийн төвчээр алдагдаж би хэлсэн шүү. Таны ач сэжигтэн гээд байна. Та хинч байсан цагдаагийн ажилд оролцох эрх байхгүй шүү. Сүүлийн удаа анхааруулъя. Гар. Эсвэл би гаргаад өгөх үү? Гэхэд манай өвгөн таягаараа цохих гэж оролдож байна. Энэ үед Домбамын сэрснэ. Би хаана байна? Энтергээд мэдэн будлаад эхэлнэ. Домбамын чамайг сангидуунд гарсан хүн амны иргэн сэжигтнээр баривчилж байна. Бос. Гэхэд нөгөөх чинь юу яриад байна? Би арай унтчихтаа дахиад гадуур явцсан биш үз? Үнэндээ би хаяа тэгээд байд юм аа. Яалтчгүй орондоо унтж байгаас эрэхтэй хаяа өөр газар сэрдэг. Гэхэд Конжо битгий худлаа ир. Чи өөр хоолоогоор ярьж над руу дайрсан. Гэхэд би худалдааны төвийн дүр хургалтын дамжаанд эзүүсээ хандуулах гээд очисон. Итгэхгүй бол залгаад асуусан ч болно. Гэж авч шүү. Битгий жүжиглээд байна овш минь. Чи нойрондоо босдог биш олон дүр төвөрдөг эмгэгтэй. Гээд Дэрэг бухимдаад эхлэхэд яахлах хэрэг түүнийг тавьчруулад. Дэрэг тавьчраа. Дарга буцаад иргээд байна. Өнөөдөртөө бүгдээрээ буцъя. Баталгаатай нотлох баримт байхгүйгээ үстэй. Эсвэргээрээ бид нар л асуудалд орно шүү. Химээ хэлж байж Дэргийг арай гэж тавьчрууллаа. Дэрэг мөрдөгчөө. Та намайг алуурчин гэж бодоод ах шиг байна. Уул нь би биш штэ. Химээ Домбамын хэлэхэд Конжу Дэрэг тандан түрүүн Домбамын над руу дарахад хоолойг нь битсэн. Таахаа эргээр эхэлж баривчлаад аллагын нотлох баримтыг нь олъё. Гэсэн санаа гарах ба Дэрэг Домбамыг анхааруулж байна. Домбамын мөн овч минь. Би чамайг зовлонтойгоор тарчлах болно. Химээ занал хийлээл гарлаа. Тэргүүн настан яахлах руу уурлаж миний ачаар оролдож байж баларвдаа та нар. Хиний ачаар амьдарцгааж байгаа билээ гэж төвчгөнөхөд яахлах ойлголоо. Гэхдээ настан гин буруугүй бол шалгуулчвал зүгээр юм шүү гэж хэлчихэл гарч одно. Конжу аврын шатан дээр бичсэн бичлэгээ Дэрэг сонсуулаад та сайн сонстоо. Домбамины дотор 3 өөр дүр байгаад байна. Намайг дүүрээдэг эмхтэй 30 орчим насны залуу. Бас бактери өвчтөй нэлээд догшууны төрх гарч ирсэн. Химэн хэлэх ба надтай адилхан эмхтэй дүр хаа очиж намайг аврах шиг болсон. Ерөнхий над руу явуулсан имэйлүүдийг анзаараад байхад бүгд л анхааруулах маягаараа бичсэн байсан. Химэн хэлэх ба тэр дөрүүд нь ямар учиртай юм бол гэдгийг олж мэдээцгээе гэж тохирдог. Энэ үед дэшиг залгаж Домбамын новш худалдааны төвийн нүүр хургалтын дамжаад эзүүсээ хандуулах гэж ирсэн гэдэг нь үнэн бол таарлаа. Одоо яах вэ гэж байна. Энэ үед тэргүүн настан Мантайгээ туслахаа дуудаад "За Мантай минь, миний ачийг харж хандаж их ядарч байна уу? Сүүлийн үед бамын өөр хүн шиг зан гаргаагүйз." Гэхэд "Үгүй ээ настаа. Гэхдээ ойрд найзтайгааг хоноод байгаа юм шиг байлээ. Хаяад эмхтэй хүний хоолой их сонсогддیں۔ Гэж хэлэхэд өвөгийн царай сонирн болоод явчихна. Мантай, одооноос миний ачийг хараанаасаа салгахгүй сайн ажиглаж байгаарай. Бүр хувцас авчираад энд их хэсэгтэй амьдр гэж тушаал болгож байна. За тэгэхээр энэ Домбамын гэж нөхөр нэрэл үнэ хэлсэн бол тоо. Бусад дөрүүд нь гарч ирэх үед тэднийг огт сандаггүй болохоор өөрийгөө аллах хэлснийг ч мэдэхгүй л байгаа юм байна. За тэгээд мань хүн худалдааны төв рүү очиж машина авчаад ирэх гэхэд Мантай би аваад ирье. Та гэртээ амраал байж бай. Гээл гараал явлаа. Яг энэ үед Домбамины доторх зан төрхүүд нь нэг нэгээрээ гарч ирэн өөр өөртөө яриад эхэлж байна.
Чи яагаад дундуур орж лайвуулаад байд юм бэ? Чамайг байгаагүй бол тэр цагдааг алчихгүй юу? Гэхэд эмэгтэй хоолоогоор Конжу бол миний Сями ихэр чи алж болохгүй. Гэхэд бас нэг хоолой гарч ирсэн ээ. Цагдаа ирэхээс өмнө хамаг эд мөрийн баримтаа устгая. Тэр цагдаа нар ч уу гарууд юм аа. Намайг сэжгэлж зүрхлэнэ гинэ. Гэснээр нөгөө зөөрнийхөө өрөөлөө орж хамаг эд мөрийн баримтаа цүнхлээл эхэлж байна. Харин нөгөө талд мөрдөгчд маань Бимо арлын цагдаагийн дарагтаа уулзсан Домбомын хэргийн гол сэжигтэн гэдгийг хэлж баримтлах зөвшөөрөл хүсгээд мань дарга. Домбомын чинь манай энтхийн тэргүү насны ач. Алуурчин биш байвал бөө асуудал үүснэ штэ. Гэхэд Дерек урлаж тийм мундаг хүн юм бол өнөөрөө ачгүйгээ гадагшаа зүгтаалагчиж чадхал бах. Яг одоо баримтлах тушаал гарахгүй бол Америк руу эргэж очиод Солонгосын цагдаа хамтарч ажиллаагүйгээд гомдол гаргана шүү. Хэмээн уурлаад гарч одно. Энэ үед ян дарга Голден Таймынхны талд орж дарга би ч гэсэн энэ удаад Голден Таймынхантай санал нэг байна. Баримтлах тушаал гаргая. Гэснээр ямар тач баримтлах тушаал гаргахаар л боллоо. Гэтэл энтхийн цагдаагийн газрын нэг гөлис нөхөр чойроо залхаснаа. Аха, нөгөө Голден Таймынхан чинь ян даргаыг ятгцсан бололтой. Тэргүү насны ачийг баримтлах зөвшөөрөл гаргуулах гээд байна. Бас тэр Голден Таймын Америк цагдаагийн мэдээллийг олсон тань руу одоо явуулчих. Гэж авд юм да. Чой туслах тэргүү насны дээр очиод болсон явдлыг хэлээд тэр Дерек гээд Америк цагдаа манай Бимо арлын хүн юм гинэ. Багада ээж нь амиа орлож Америкад үрчлэгдсэн юм байна. Гэхэд тэргүү настан тэр цагдааг улам сайн судал гэсэн үүрэг өглөө. Манай цагдаагийн газар дээрээ судлаа үзтэл Домбомын шиг эмэгтэй хүмүүс ихвчлэн багада авсан травманаас болоод өөр хүний зан чанарыг шингээ авдаг тухай олж мэдээд Домбоминд ямар нэгэн зүйл тохиолдож байсан талаар хакераар судлуултал нэг сонин зүйл олж мэдлээ. Мань Домбомын багада нэг хүн тулгаалагдж байсан ба түүнийг хулгайлсан Омчоггүй гэдэг хүн нь чулуушдын тосгонд шинжилийн гэрлэн чимэглэл зарсан ч мөнгө авч чадахгүй байсан тул тэргүү насны ачгүйг хулгайлж л дээ. Гэхдээ удалгүй Омчоггүй зочид буудалд амиа урсан байдалтай олдож Домбомын эсэмэнд гэртээ эргэн харжээ. Гэхдээ нэг сонин зүйл нь Омчоггүйгийн үхэл амиа орлт гэхээсээ илүү аллах байх магадaltaй талаар задлан шинжээч тэмдэглэлтэй бичин үлдээснийг олж мэднэ. За тэгээд тэр Омчоггүй нь бактери өвчтөй байсан бөгөөд түүний ашиглаж байсан зэвсэг цэрэгчний аллагаа хайдаг зэвсэгтэй их адилхан байгааг анзаардаг. Энэ үед мантай Домбомын машиныг аваад гэрлүүн ороод иртэл хамаг юм нэвдэрч хэмхэрсэн байхаар нь өнөөгч нь Домбомын цанаан зовоод байшингаар нь нэг ирж хайж яваад нөгөө аллагаа хайдаг зойрлуу нь яваад орчноо. За тэгээд шалан дээр байсан чемоданыг нэгэ үзтэл Эбу үзэгд сүжиний зэрэмдэглүүлсэн цогц байхыг хараад орилоод явчихна. Энэ үед Домбомын гарч ирснээ өөртөө яриад эхэлж шүү. Нэг сонин бактери хоолоогоор 24 жилийн дараа уулзаж байна. Би одоо ч гэсэн тэр өдрийг мартадаггүй. Та нараас суулж миний биеэс цус урч байсан тэр өдрийг. Үгээр миний хоолойг боосон байхаа. Би чамайг алъя гэж өчнөө бодсон. Тэр болгонд Домбомын новш гарч ирээд чамайг амьд үлдээдэг байсан. Гэхдээ одоо бол биш. Гээд яг алах гэж байтал мантай айсандаа гараал гүйчнэ. Дааж хаалган түгжээтэй байлгүй яхав. Айсан мантай цонхыг нагалж үсрээд машиндаа суун өмхөмгүй арилж өгнө. Энэ үед тэргүү настан шашныхаа өслийг хийж байх бөгөөд бүр хэдэн зуун хүн цугларжээ. Яг энэ үед хоёр хүүхэд чулуун үнээр тоглож байхыг хараад ажгүйгийнхээ талаар нэг зүйлийг гэнэт саналаа. Домбомын баг бахта тэрмөө өвгөн чамд мөнгө өгөөгүй. Үх гээд чулуун тоглоомоо эвдэлж байснаа гэнэт хувирж энийг хин юм болгоч вэ гээд уйлж байсныг сананаа. Энэ үед чой туслах хараад настан мантай нэг сонирн болцсон хүрээд ирлээ. Гээд дагуулад явах ба мантай бурхны тэхлийн өмнө амьгуун залбирж байхыг хараад юу усныг асуудал настан таны ачин гэрт сүжиний цогц байсан 24 жилийн өмнө өгсөн хүний сүнс Домбомны биеинд орцсон байлээ. Хэмээ уйлж унчхад санаа зовлтгүй. Энийг уучих тэгвэл тайвширна. Гээд нэг шингэн уулгалаа шүү. Энэ үед яахлахын охин ирснэ. Тэргүү настан минь манай суухайг харж хандаж байгаад баярлалаа. Гэтэл танай охиныг шинхэн төрүүлэх ёслолд оруулахгүй. Тэгж ойлгоорой гэж авд юм да. Үгүй настан минь яагаад вэ? Та ёслолд оролцуулна гэж амласан биз дээ. Хэмээ хэлэхэд аавыгаа ятгах чадахгүй аж их бурхны энергийг хүснэ гинэ. Охиныг чинь оролцуулахгүй. Гүйцээ. Гэхэд мань бүсгүй уйлж унжин охиныг минь эрүүл болгоход өгөөчтэй гээд уйлал үлдлээ. Энэ үед Дерек Конжо 2 Домбомын гэрийн гадаа хотолт хийж байгаад гэрэл унтрахаар байшин руу сэмэрхэн яваал орлоо. Энэ үед хар цов өмсөн нөхөр Бимо цагдаагийн газрын байр руу орж ирэх үед дэшиг тараад юу хүн бэ? Хэмээ асуудал нэг цаас өгөхөө уншаад үзтэл би та нарын хайгаад байгаа циркчин байна. Хэрэгэ хүлээх гэж ирлээ. Гээд битсэн байхыг хараад бууга гаргаж чи хэн бэ? Хутга тавиад газар хэвт. Гэх үед гартаа эмэгтэй өвний үстэй авах барьсан байхыг хараад сандраал явчихна. Гэтэл энэ нөхөр Домбомын биш харин мантай байд юм да. Цагдаа нар бүгд тэр дороо гарч ирээд шоконд орноо. Яахлах бүр гайхаж мантай юу да? Чи үнэхээр хүн алсан гэж юу? Гэд бүр нүдэн дээж тэхгүй.
Нөгөө талд манай хоёр Домбамины гэрийг нэгжиж байгаад Домбамын гидсэндээ утгалуулад цусалдаж байхыг олж хараад тэр дөрөө түргэн дуудах үед паг мөрдөг залгаад дарга чулуучдын тосгоны мантайгад нөхөр цэрэгчний алхахыг үлдсэн гээд хэрэгээ үлээхээр ирлээ. Химээлж шоконд оруулнаа. Яаглах мантайгаас байцаалт авч мантай чи үнэхээр алсан юм уу? Худлаа ирсэн байвал хариуцлага хүлээнэ гэдгээ мэдж байгаа үстэй. Гэхэд нэг цаас гаргаал өгч байна. Би хоолоогоо бэртээцэн. Би сангидуунд гарсан цуврал алхахыг ингэж үлдсэн гэд бүр нарийн битсэн байх ба. Домбамын намайг мэдсэн болохоор гэрт нь хутгалцсан юм гээд бичсэн байд юм да. Энэ үед мөрдөгчд маань Домбаминыг имлэгт авчраа байж байтал тэргүүн наст ирсэн ээ. Миний хүүг та нар яатсан юм? Гэд орлоод бахаар нь танаа хүү толгоогоо ажилуулсан бололтой. Танаа тусганы мантайгад нөхөр хүүгийн чинь хэргийг хүлээж авах шиг байна. Гэхдээ танаа ач хүү алуурчин гэдгийг би мэднэ. Намайг хурна гэж бодоо юу? Гэхэд тэргүүн настан миний ачаар оролдоод үзээрэй. Тэр мантай хэрэгэ үлээсэн юм бол тэрийг очиж байцахгүй юу? Гээд гүрийгээд байш шүү. Энэ үед яахлах залгаж та хоёр ажил дээр хүрээдэр. Та хоёртой уулзаж байж л байцаалт өгнө гэд байна. Гэдээсэн болохоор цагдаагийн газар руу явахаар болж Домбаминыг дишигээр мануулахаар болдог. За яах вэ? Чи тэгээд үнэхээр сангидуунд гарсан аллахууд бас сүүжинийг хулгайлсан юм биз дээ. Гэхэд тиймээгээл толгойд өгч байна. Өө тийм үү? За тэгвэл хохирогчдын нэрс алуу болсон онсоор өдөр ямар зэвсгээр алсан гэд бүгдийг бичээдэх. Өөр алсан бол санаж байгаа байлгүй дээ те. Гэтэл мантай би цэрэгч мөн. Би бүгдийг алсан. Химэн уйлан дууран бичиж өгөхөд дээрэг хөхинээд хүргэж байх шүү. Чи мэдгүй ягаад гэвэл чи алаагүй учраас. Бөхөлөтөн 10 хүн штэ. Домбомбын нохон гөлөг энийг хийсэн. Тийм биз дээ. Химээ урлах үед яахлах түүнийг тавьшруулж мантай. За яах вэ? Чи алсан болог. Тэгвэл сүүжээ хаана байна? Химээ асуухад Дуран гудамжны хогийн савнд хаягдсан байгаа гэд бичээд өгч байна. Конжу бохимдан энэ газраас цогцолтвол чи алхахын хэрэг дуна штэ. Ягаад Домбоминыг хамгаалаад байгаа? Гэхэд дээрэг конжуг дагуулan байцаалтын өрөөнөөс гараад энэ нөхөр хэвийн биш байна. Хүүхэн харан тамарцсан уруул нь хатаад хумсан цайцсан байна. Ямар нэг мансууруулах бодис хэрэгэлсэн байх. Хоёулаа эхлээд сүүжинийг олцоод ирье. Хэмээн явах хооронд паг мөрдөгч энэ нөхрийг хараад үлдлээ. Гэтэл мань нөхөр ам цангаад байна ус үйгээд дохид цангаагаар үзүүлэх ба паг мөрдөгч түр гарах хооронд нэг сонин навчиг зүйл идтэл хоолой нь боогдоод унаал өглөө. Манайд мантайгийн бичиж өгсөн байршил дээр өхнийг хайсан ч байсангүй. Гэхдээ эргүүлийн цагдаа нар шаалуур гудамжны хогийн савнаас сүжээ өхнийг хөрсөн цогцыг олох ба гэрлийн чимэглэлээр ороогоод хог шиг хайцсан байт юм да. Энэ үед паг мөрдөг залгаж дарга хурдлаарай. Мантай хилээ хазаад унчлаа. Гэд бахар нь яваа очтол өнөөгч нь аль хэдийн нас барцсан байна шүү. Манайд байцаалтын өрөөний камерыг хэд давтаа үзтэл яалтчгүй амрууга нийгэм хийгээд идэж байна шүү. Энэ ялчгүй хорч шиг боллоо. Задлан шинжилгээний хариу гарахаар л тодорхой мэдцгээе. Химээ ярьж байх үед нөгөө талд Домбамын эмнэлэг зэрснэ. Мантай ах яасан бэ? Сүүлд уулзаж байгаад би унтаад өгсөн. Гэхэд өвөө нь цаад чинь алуурчин байсан гинэ. Тэгээ бүр чамайг хутгалаад зүгтсэн байна. Саяхан амиа орлчиж. Тийм айхтар хүн байсан бэ шít. Тэрнээс гадна танаа гэрээс го прокурорын охины цогцыг олж чамд л хамаг хэрэгэ тох гэж байсан бололтой. Гэж хэлээ гарах гэж байтал Домбамины доторх зан иш нь гарч ирсэн юм. Тэр новш овоо ховлжээ. Өөр юу гэж байна. Тэр новш угаасаа өгөх ёстой байсан. Энэ хөгшин төгсөгч бас өгчвөл болох нь тэр. Химээ өвөөгийнхөө олоог боон яг алах гэж байтал бас нэг төрхөн гарч ирэн өөрийгөө болиулж энд болохгүй эн чинь имлэг штэ гэж байгаад буцаад Домбамын гарч ирээд өвөө сая юу болсон бэ? Гэх үе тэргүүн настан ажгүйгээ олон зан араншны эмгэгтэй байна гэдгийг одоо л нэг ойлголоо. Чой туслах тандаж мантайгийн хэлсэн зүв байжээ. Миний ачийн дотор өөр хүн байна. Яг одоо тусганы хүмүүсийг цуглуул гэсэн өрөө өглөө. Го прокурор хэргийн газар яаран ирж өхнийхөө хөрсөн цогцыг хараад уйлж унжаал явчлгүй яхав. Аав нь чамайг хамгаалж чадсангүй. Аавыгаа уучлаарай охин минь гэж орилсон ч бүх зүйл оройтсон байлаа. Дэрэг Конжуойр Домбамны өрөөнд ирээд новш минь мантайгаар хэрэгэ үлээлгээд биднийг хуурна гэж бодоо юу. Гэхэд мань нөхөрөө би худгалуулсан байж штэ. Маргааш та нартай уулзаж мэдүүлэг өгье. Гуй. Одоо явж үз. Гэхэд дэрэг Омчонгу 1997 оны 6 сарын 18-нд өөд болсон. Чиний алгыг хариуцдаг. Конжугийн ихэр бүхнийг төлөвлөгчгээд гуруулаа байгаа үстэй. Та гурав нээлж 10 хүн алсан тийм үү? За алив гараад ирэлтэй. Хизээд бэлэн байна. Гараад ирээч. Гараад ир мөн овш минь. Химээ орлоход Домбамины толгой өвдөн доторх зан айш нь гараад ирэх нүү гэтэл одооны цагдаа нар төсөөллөөрөө мөрдлөг хийдэг бололтой. Зүгээр гарч үзгээд байна шүү. Гэхэд дэрэг түн тандан өөрийнхөө дотор байгаа нөхөртөө дамжуулж хэл. Намайг бэлэг бэлдсэн гэж. Гэхдээ нэг зүйлийг санаж ав. Чиний дотор юу ч байсан тэр Домбами чи өөрөө шүү гэж хэлэн гараад явлаа. Гэтэл энэ үед тэргүүн настан чулуучдын тосгон дээр ирсэн шашны дагагчтай цуглуулan мэдэгдэл хийж байна. Манай тосгоны Гуагматэг их газарт 3 гэр бүл гэрчүүдийг хэрцгийгээр алсан алуурчин байсан нь тогтоогдсон.
Миний ачийг хүртэл гүтгээ зогсохгүй алах гэж оролдох хийсэн байна. Гэхэд тосгоныхон бухимдаад явчихна. Ингээд бүх зүйл тодорхой болчиход байхад гадны нөхдүүд миний ачийг алуурчин гэж мөрдсөөр байна. Бурхан надад хэлсэн. Гадны нөхдүүд манай тосгоныг талцсан хагаралдуулж сүрүүлнэ гэсэн. Гэхэд тосгоныхон дуу нэгтэйгээр тэгвэл бид тосгоноо таны аж хүүгч хамгаална. За нөхдөө тосгоноо хамгаалж гадны нөхдүүдийн эсрэг тэмцэцгээе гэд орилж хашгичаал явчихна. Энэ үед тэргүүн насны туслах бөө бүсгүй чой туслагтаа уулзснаа. Ханаа юун цагтаа сэргийлэх болоод байгаа юм бэ? Ингэж байгаад арай бидний мөнгө төгрөгийн асуудал баригдчих юм биш үстэй гэж санаан зовон хэлж байгаагаас харахад энэхэд шашнаараа дамжуулж ёстой хэдэн зуун саяар нь мөнгө угаадаг бололтой. Тэргүүн настан го прокурор руу ярьж өхний чи явдалд харамсаж байна. Гэхдээ энэ гадны нөхөд миний ачийн босод зүүдэлдэг өвчнөд султал болгон ашиглаж алуурчин болгож гүтгээд байна. Тэр Америк мөрдөгч нөхрийн ээж 28 жилийн өмнө энэ арал дээр өвд болсон юм байна. Дээрээс нь дүүн өчгөр хүсснээр нь хүүс тэмтэрхийг хүссэн бололтой. Чи тэр нөхрийг Америк руу явуулаад өгөөчтэй. Тэгж өгвөл чамд хангалттай мөнгө өгье гэж шууд ичиж санаа зовчгүй ярьчдээ байна уу. Миний ажил бол бимог хамгаалах. Та санаа зовлтгүй. Би учрыг нь олно. Химэн прокурор урдаас нь хэлж байна. За энэ үед го мөрдөгч Дэшик 2 Домбаминыг манаас сууж байтал Дэшик рүү нэг дуудлага ирсэн ээ. Чулуучдын тосгоны чой байна. Түрүүн эмнэлгийн урд таарсан да. Гэр бүлгүй ганцаардмал өмнө нь асуудал гаргаж байсан болохоор Golden Time-д хэцүү байгаа үстэй. Тавих санал байна. Домбамины мөрлөгтэй холбоотой мэдээллийг өгж байвал 50 амьдрахаар хэмжээний мөнгө өгье. Яриг маань бичих гээд хэрэггүй шүү. Хасаагүй бидний гар хөл байгаа. Гэж авд юм да. Гэтэл Дэшик урдаас нь за яах вэ? Маяглах шаардлага алга. Оронд нь би их хүнтэй шүү. Цаг байжлаа товлоод эргээд холбогдоорой л гэж байна. Энэ үед хакер Бакус барьцаа орж ирээд эрүүгийн мөрдөн байцаах тасгийнхан тарааж байлээ. Гэд баахан Бакус тараахва манай хэд Домбаминыг наривчлан судалж траума авчирсан үйл явдлуудыг нь хайн сууж байла. Яагалахын охин залгаснаа аваа. Танаас олж манай суухааг шинээр төрөх ёслоос хасчихлаа. Та тэргүүн насны ачхүүг гүтгцсэн юм биш үү? Гэхэд яахлах суухагийн насны хүүхдүүд алуулчаад байна штэ. Домбамин жинхэнэ алуурчин мөн бол хүүхэдтэй эцэг хүний хувьд чимээгүй байж чадахгүй. Гэхэд өхнөн өөрийнхөө хүүхдийн шарахыг мэдэхгүй байж битгий инээд түргээд бай. Би суухагийн үлийг эдгээгээд чулуучдын тосгонд жаргалтай амьдрна. Энтергээд муу аавыгаа стресстэж ядж байхад нь зовоогоод ах юм аа. Домбаминыг трауматай болгосон 30 орчим насны эрэгтэйг яаж олно? Ямар элсэн дундаас зүв хайж байгаа штэ. Энтергээд хакер ялархаад байхаар нь Кунжуу ядарч байгаа бол амарч болно штэ. Гээл дуугу болголоо. Гэтэл эмнэлэгт Домбаминыг манжилсан хоёр маань төр зөрмөлөх хооронд Домбамин өрөөнөөсөө гараад зүхтаацсан байд юм да. Кунжуу ажлаа тараад буудлын өрөөндөө өртөл хаалган онгорхоо байна. Гайхаад яваа ортол орон дээр нь цуснаж болсон шувуу аваачаад тавьдсан байх шүү. Энэ талаар дэрэг тэлэн маньхан буудалд ирэн бусад өрөөнүүдийг шалгаа үзтэл манай мөрдөгчдийн орнууд дээр баахан өгсөн шувуунууд тавьдсан байна. Энийг чулуучдын тосгоныхон хийсэн юм биш үү? Бид эдийг амхандаа занл хилээд байгаа юм бах та. Химээр ялцж байтал цонхны тэнд нэг нөхөр сүйтгэнээ гүйчлээ. Манай хоёр тэр дөрөө мань нөхрийн араас гүйсээр ойролцоох уулын бил рүү ортол гинэт нүд наргаад толгоо нь эргээл явчихна. За ингээд хэрэгтний ардаас гүйж байгаад ядж хахад хоёр тишээ салчнаа. Конжугийн чихэн шүүгэж толгоо нь маш хүчтэй эргэж байгаад яг хавцал руу ундгийн даван дээр дэрэг түнийг барьж явлаа. Зархүрээд part 4 маань дуусч байна. Тэгээ таад маань сувгаа subscribe хийж амжаагүй байгаа бол subscribe төвчөө дарахаа мартуузай. Дараагийн дугаараар иргэн уулзцгаая guys.